За бүсийн зөвлөгч. Хамгаалах усаа гаргаад зүүчих бүгдээрээ. Эндээс хаашаа. Хот. Иргэж жолооч нар маань хамгаалах усаа хэрэглэх. За амрыг ирээ. Тэрэн цагт яг өрсөлдөр хэлгэлцээ ахлах зохицуулагч Ахмад хаан хуй гэж хүн байна. Хаанаас хаа урж байгаа? Хинтигээс Улаанбаатар. Бас хот руу. Улаанбаатар руу явж гинөө. Хинтигээс хаашаа? Хот. Улаанбаатар руу юу? Аа. Хамгаалах усээр томогдсон тээврийг жолоодохдоо хамгаалах ус хэрэглэх мөн хамгаалах ус хэрэглээгөө зорчигч тээвэрлэхгүй байх гэдэг ийм Монгол Улсын зам төнд дүрэн байж байгаа. За энэ 2024 онд хамгаалах ус хэрэглээгүйгээс болж маш олон хүн гэмтэж бэрцээ ийм харамсалтай том мэдээ зарим намнаас алдсан тохиолдлууд байгаа. Тэгэхээр энэ хамгаалах усыг зөвхөн муртлын хүмүүс зөөх ёстой биш. Тээврийн хэрэгсэл дотор тээвэрлэж байгаа бүхэл хүн зөөх ёстой байдаг. Тэгэхээр одоо зорчигч нартай хамгаалах усын хэрэглүүлээд зөрчлийн харилцаа төлөвлөгөөний үргэлжлэе тийм ээ. За тэгээ. За ингээ бүсээ зөв зөрчлөөр. Цаатлын хүн зүүснэ үү? За ингээд болгоомжтой яваараа хурдаа тохируулж яваараа. За. Хамгаалах усыг ингэж зөөхгүй. Зориултаар нь ингэж зөөхгүй бол тий. Дөрөв гэж яг энэ хоёр нэг яагаад. Зөв зөөхгүй бол таныг хамгаалахгүй шүү дээ. Тэгэхээр ингээд та зөв зөөгээд тэгээд хөдөлгөөний хурдаа тохируулаад болгоомжтой яваараа за. За бүсийн зөвлөгч. Хамгаалах усаа гаргаад зөөчих бүгдээрээ. Та хоёр аюулгүй байдлаа хангачвал зорчигч хамаагүй гэдэг байдлаар хангаж болохгүй шүү дээ, тийм ээ. Энэ хүний амнаас эрүүл мэндийг ч гэсэн та хамгаалах үүрэгтэй. Тэгэхээр зорчигчтой хамгаалах зүйлгээд зөрчлөө харилцуулчих одоо. За бидний одоо Хинтээ аймгийн Цэнхэр мандал сумын нутагт энэ шалгалтыг үргэлжлүүлж байна. Тэгэхээр сая энэ орон нутгийн зам зорчигч жолооч нарын хамгаалах усын хэрэглэн дээр хяналт шалгалт явууллаа. Ер нь бол жолооч нар өөрсдөө бол зөөж байна хамгаалах усаа. Зорчигчтой хамгаалах ус зөвлөгөх бага насны хүүхдийг буруу тээвэрлэх гэсэн зөрчлүүд маш ихээр одоо гарч байна. Тэгэхээр ер нь бол Англи улсад нэг юм судалгаа байдаг л да. Хамгаалах усны хэрэглээг 100% болгочих юм бол жилдээ 12 мянган хүний амь нас эрүүл мэндийг хамгаалах одоо боломжтой гэсэн судалгаа гарсан байна. Монгол улсад ч гэсэн одоо хамгаалах усны хэрэглээ 100% хүрэх юм бол 2000 орчим хүний амь нас эрүүл мэндийг хамгаалах боломжтой гэсэн судалгаа байна. За өнгөрсөн зам тээврийн ослоор гэмтэж бэрдсэн болон амь нас алдсан нийт иргэдийн 83.7% нь хамгаалах ус хэрэглээгүй явж байсан гэдэг ийм судалгаа бас гарсан байна. Тэгэхээр иргэд жолооч нар маань одоо замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах усаа хэрэглэх. За дээрэс нь одоо хамгаалах ус хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.